нийт 19 жилийн хугацаанд бид хүмүүс хамтарч ажиллаж, за энэ хамтын ажиллагааны одоо үр дүнд нийгмийн одоо сайн сайхны төлөө, хүүхдүүдийн сайн сайхны төлөө, гэр бүлийн сайн сайхны төлөө чиглэсэн олон үйл ажиллагаанууд хамтран зохион байгуулсан байгаа. Нийт одоо мөнгөн дүнгээр нь ингээд тооцоод үзвэл 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг одоо нийгмийн сайн сайхны төлөө дэлхийн зүүн олон улсын байгууллага Хувьсгал аймагт одоо оруулсан байна. Энэ хүрээнд энэ үр шимийг одоо хүртсэн нийтэд давхарцсан доогоор 133 мянган нэрийн 70 мянган одоо мянган орчим хүүхдүүд үр шимийг хүртэж мөн одоо 400 орчим одоо өрх гэр бүлд гэр бүлийнх үйл ажиллагаас зохион байгуулсан байна. Энэ дээр эрүүл мэндийн байгууллагууд руу шаардлагатай тоног хөрөмжийг нийлүүлэх, үйлчлэгээ үзүүлэхэд шаардлагатай онцлогоор эмнэлгийн хэрэгсэл нэмэгдүүлэх, за дээрээс нь одоо бага насны хүүхдийн хоолт ижилээг дэмжих, гэр болон мөн амин дэм эрдэс бодисууд олон найрлагт бичлэг хичээлийн бэлтгэлийг хангаж хэрэглүүлэх, зөв дадалд сургах ийм ажлууд бол өргөн хүрээнд бол хийгдсэн байдаг. Иргэд олон нийт рүү чиглэсэн ийм үйл ажиллагааг бол эрчимтэй явуулж исэн. Тэр үйл ажиллагааны үр дүнд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, цааш орон нутагт нутагшсан төвөмөл үйлчилгээнүүд бол бий болсон байдаг. Гал голомт хөтөлбөр бол эрүүл мэндийн чиглэлээр бага насны хүүхдийн хоолтын дадал хэвшрээ болгох, дээр нь одоо бага насны хүүхдийн тураал туранхаа өсөлт цацар тэгэл хоолтой холбоотой бэрхшээлүүд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн ийм төсөл болсон. Энэ төслийн үр дүнд олон 10 хүүхдүүд одоо энэ олд хичээлийн дутлаас гараад улмаар суур өвчл буурснаар нийт хүүхдийн бага насны хүүхдийн нас оролтод бол одоо бууруулахад том хувь нэмэр оруулсан. Одоо ч энэ хөтөлбөр бол доктортой үргэлжилж бүх ан шатны байгууллагууд сувны сувиллыг ажилуулж олдын бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо сувилдаг ийм байнгын одоо үйл ажиллагаа болж өргөжсөн болно. За анх одоо 2007 онд хөтөлбөрийн үйл ажиллагаа орон нутагт эхэлж явах тухайн үед бол бас энэ хүүхд хамгаалал, хүүхд эрхийн нөхцөл байдал нийгэмд бол одоо бас өөр төвшөнд ингэж танигдж ойлгогдож байсан. За энэ утгаараа хүүхд хамгааллын асуудлыг энэ хүүхдийн өмнө үр хүлээгч талуудад нэгмөр ойлгуулах, хүүхд хамгааллын орон нутгийн тогтолцоог бэхжүүлэхэд бол маш том хамтрагч, түншлэгч болж чадсан байгууллага бол Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага. Хамтарсан багийн үйл ажиллагааг одоо тасралтгүй дэмжиж, гишүүдийг чадахжуулж, кейс менежментийн үйл ажиллагааны төвшөнд нь одоо арга зүй удирдлагаар хангаснаар хамтарсан багийн үйл ажиллагааны тогтмолчин сумдын эзлэх хувийг одоо 100% хүргэж чадлаа. Энэ засаг өрхийн амжиргааг даван доолох хөтөлбөрийн хүрээнд олон тусгай төслүүд хэрэгжсэн. Тийгээр өрхийн одоо орлогыг сайжруулах чиглэлд байсан эцэгчсэн дээрх төслүүдийн үр дүн нь бол Хувьсгал аймгийн одоо хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн одоо төвшөнд хүрэх нөхцөл бааз суурь нь болж өгсөн байдаг. Малчтын амжиргааг дэмжих төсөл нь бол Хувьсгал аймгийн одоо мал аж ахуйн салбарын одоо бодлогыг тодорхойлох суурь төсөл болж өгч ирсэн. Хамгаалалт өрхийн амжиргааг дэмжих төслийн хүрээнд бол Хувьсгал аймаг бол зөвгийн аж ахуйн эрхэлдэг аймгийн тоонд орсон. Тэгэхээр энэ төслийн үр дүн одоо ч гэсэн үргэлжлээд ингэ явж байгаа. Эдгээр тусгай төслүүдийг дагаж маш олон арга аргачлалууд нэвтэрсэн. Тухайлбал бол дундын хадгаламжийн бүлэг гэдэг одоо аргачлал энэ төслүүдийг дагаж нэвтэрсэн байдаг. Тэгэхээр энэ дундын хадгаламжийн бүлэг одоо бол бас тухайн сум орон нутгийнхын хүмүүс үргэлжлүүлээд аваа явж байгаа. Амшигын эрсдлийг даван туулах чиглэлд бас нэлээдгүй ажлуудыг хийсэн. Тухайлбал бол одын эрсдэлтэй нөхцөл байдал тусламж үзүүлэх, зуудын дараах одоо зууданд нэрвэгдсэн өрхүүдийн нөхөн сэргээх чиглэлд 3 том гарант төслүүдийг хэрэгжүүлж байсан. Хүүхд хүмүүжлийн эерэг арга, за гэр бүлийн баяр хөөр, хамтын ажиллагаа, аялал гэсэн энэ сургалтанд хамрагч үндэсний сургач багшаар бэлтгэгдэж ажилласан. За үүний үр дүнд бол орон нутаг аймгийн дэмжлэгтэйгээр нийтдээ 35 сургуулийн 105 гаруй багш нарт энэ талын мэдээлэлээ хүргэж мөн эцэг эхчүүдэд бас мэдээлэлээ хүргэж ажилласан. За ингээ энэ аваад үзэх юм бол нийт аймгийн орон нутгийнхаа хүн амын 60 гаруй хувьд нь бол хүүхд хүмүүжлийн эерэг арга мөн одоо гэр бүлийн баяр хөөр хамтын аялал сургалтыг зохион байгуулж ажилласан байна. Тэгээд энэ ажлын үр дүнд бол бас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зөв зохистой эергээр харилцах, гэр бүлтэй одоо халуун дулаан уур амьсгалыг дурсамжтай зүйлсийг бүтээх энэ зүйлүүд бол нэмэгдэж хүмүүжлийн аргад нь бол эерэг өөрчлөлт гарсан гэж үзэж байгаа. Амьдралынхаа 10,000 гаруй цагийг энэ ажил зориулсан байна. Сандрын ажил хийснээрээ би зөвхөн бусдад туслаа зогсохгүй, өөрөө маш их зүйлийг сурсан.
хүүхдүүдтэй ажиллах, эцэг эхчүүдтэй ярилцах, хамтдаа шийдэл олох явцад хүнийг сонсох, ойлгох, төвчээртэй байх, итгэл найдвар төгөөх ер нь ямар чухал гэдгийг би ойлгосон. Гар удлын чиглэлээр хүүхдүүдэд хичээл зааж тэдний авьяасыг нээхэд тусалж байсан. За хүүхдүүдийг өөрийн гараараа бүтээл хийгээд баярлан инээж явахыг харахад маш гоё мэдрэмж авдаг. Яг энэ мөчтөд би яг энэ зүйлийн төлөө сандр ажил хийдэг юм байна шүү дээ гэж боддог. Онцгой хөдлийн газар дээр бас сургалтын яг баяжуурыг нөхцүүлж замун дээр нь аврагч мазаалаад танхим гал хүү ус хүү гэдэг ер нь сургалтын сонирхолтой аль хэлбэрийг сонгосон сургалтыг бол нэлээд өндөр хэмжээний зохион байгуулж ирсэн. Замун дээр нь зорилт сумдууд аврагч бүлгнийг байгуулж ерөнхий улсын сургуулийн хүүхдүүд дуулын өмнөх насны боловсролын хүүхдүүдийг гамшигосоос урьдчилан зэрэг чиглэлээр өөрийгөө болон бусдыг яаж хамгаалах талаар энэ сургалтыг бол тасралтгүй явуулж ирлээ. За энэний хүрээнд үндсэндээ давхцсан тоогоор 200,000 орчим хүнд хүрч ажилласан байна. За энэний үр дүнж гарч тодорхой төвшөнд онцгой хөдлийн газар дээр дуудлагын мэдээллийн тоол эрс багассан. Нийт байгууллагуудынхаа нэрийн өмнөөс бас талархал илэрхийлье. Замун дэлхийн зүйн олон улсын байгууллагын энэ эргэстэй ажилтныг энэ аргачлалыг төрийн болон төрийн бус байгууллагууд үзүүл аймгийн хэмжээнд бас өргөжлүүлж ингээд зохион байгуулж энэ төгсөлтийн аргачлал хэлбэрийг бас тодорхой хэмжээнд иргэдийн дунд зохион байгуулахаар бид нар бас төлөвлөж байгаа.